За энд би нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Энэ сүүлийн үед газрын асуудал хөрөнгө оруулалтын ажил хийхэд маш хүндрэлтэй юм болсон байгаа. Ийм том талбайг одоо ашиглалтанд оруулахын тулд бид олон одоо жилиг газар чөлөөлтийн ажил зарцууллаа. За нэг олон иргэд маань газар чөлөөлтийг дэмждэг юм хөрөнгө оруулалтыг дэмждэг. За цөөн 1-2 иргэний асуудлаас шалтгаалж үнэхээр хөрөнгө оруулалтын ажлууд хоошоо сунах тохиолдлууд байна. Энэ хөрөнгө оруулалтын хувьд ихэд жишээлбэл 2 жил цөөхөн хүмүүсээс болж хойш нь болсон ийм жишээ байгаа. Тэгэхээр цөмөрөө нийлээд орчин тойрноо гоё болгоё, хөрөнгө оруулалтыг датъя гэвэл хэн хэнийхээ ажлыг иргэдэн төрийнхээ ажлыг за төрн бас иргэдээ хохироохгүй ингээд аль нь бие бинийгээ дэмжиж асуудалд хандах юм бол цөмөрөө том хөрөнгө оруулалтын ажлуудыг ашиглалтанд оруулж гээд болж байна. Тэгээ өнөөдөр ямар ч байсан энэ хэдүүлээ олон жил одоо 5-6 жилийн одоо ийм хамтын ажиллагааны дүнд өнөөдрийн энэ хөл өмгийн талбай ашиглалтанд орлоо. Үүнд баяртай байна. За түрүүн би хэлсэн хэдүүлээ бие бинийгээ дэмжиж ажиллавал цаашдаа олон ийм талбай одоо сайхан хөрөнгө оруулалтын ажлууд одоо ажиллах хэрэг болох нь илүү хурдан, илүү цаг хугацаа хэмнэхээр ийм байдалтай байгаа.